Хумс үргэж. Гэрийн их ажил таны хумсыг сүрдийлгэн хугалж хэлбэргүй болгосоор удаж байна уу? Тэгвэл сэргэлт хийх цаг нь болжээ. Эмэгтэй хүний гоо сайхны салшгүй нэг хэсэг болох хуруу гараа сайхан харагдуулахын тулд та хумсаа сайтар арчилж засаж янзлаарай. Үүнд энэхүү хумс үргчийг хэрэглээд үзээрэй. Хумс үргч нь нэг ширхэг батраагаар ажиллах их бие, хэлбэр засах, үрэх, өнгөлөх гэсэн 3 ширхэг үргэж хошуутай. Та хумс үргчийг хэрэглэхийн өмнө гараа угаан бэлдээрэй. Хумсыг засаж янзлахдаа аль болох хурц ирмэг гаргахгүй хуурайдах хэрэгтэйг анхаарна уу. Хумсны 3 шатлалт автомат үргчийн эхний үйлдэл хэлбэр засах хушуу. Хэлбэрийг засах хушуугаар хумсныхаа хэлбэрийг сайтар засаарай. Хумс үргчийг ийхүү асаан, баг болон их хурдаар ажиллуулж болно. Та харж байна, хумсыг зөөлөн дугуй хэлбэрээр заслаа. Өсгөөчүүд маань ойрын жилүүдэд гурвалжин хэлбэртэйгээр хумсаа янзлуулах болжээ. Хэрв та богинохондоо махлаг хуруутай бол гонцгой, эсвэл үзүүрийг нь дугуйсан хэлбэрээр засч болно. Харин сүмбэн хуруутай бол дөрвөлжин болон зөөлөн дөрвөлжин хэлбэр илүү нийцтэй. Одоо харин нарийн ширхэгт хушуу. Хумсны толиог үрж цэвэрлэн жигд сайхан болгоно. Эрүүл цэвэрхэн хумс ургах нөхцөлийг бий болгоно гэсэн үг юм. Эцэст нь өнгөлөгч хушуу. Хумсны толиог зөөлөн үрэн толгор гадаргуутай болгоно. Хумсны толионы өнгийг сэргээж илүү натурал харагдуулахад туслах болно. Та яг дээрх 3 дарааллаар хөлийн хумсаач үрэн янзалж, гоо сайхны газар зольж мөнгө өрлөхгүйгээр гоо сайханлаг байдлаа гэртээ хялбархан олж аваарай. 7 хоногт нэг удаа 15 секундыг зарцуулаарай. Үрж янзалсан хумсан дээрээ хумс бэхжүүлэгч дүрхээ мартчихолохгүй. Мөн сайхан янзалсан цэвэрхэн хумсан дээр өөрийн хүссэн будалтаа хийж цэвэрхэн гар хуруутай, цэмцгэр байдалтай алхаарай. Сайхан гар хуруу таныг илтгэнэ. Бүсгүй таних хэрэглээ хумс үргэж.